победы, как он был от нас далек, как в костре потухшем таял уголек. Были версты обгорелые в пыли, этот день мы приближали, как могли. Этот день победы, порохом трава. Это праздник сединою на висках, это радость со слезами на глазах. День победы, день победы, день победы. Ни ночи у мартеновских печей не смыкала наша Родина очей. Ни ночи битву трудную вели, этот день мы приближали, как могли. Этот день победы, порохом трава. Это праздник сединою на висках, это радость со слезами на глазах. День победы, день победы, день победы. Здравствуй, мама, возвратились мы не все, босиком бы пробежаться по росе. Пол Европы прошагали, пол земли, этот день мы приближали, как могли. Это день победы, порохом трава. Это праздник сединою на висках, это радость со слезами на глазах. День победы, день победы, день победы. Это день победы, порохом трава. Это праздник сединою на висках, это радость со слезами на глазах. День победы, день победы, день победы. Гордиться нашей этой общей победой. Есть все основания сегодня праздновать, вспоминать ветеранов, тех, кто уже ушел от нас, и тех, кто с нами. Их немало, в том числе и в Монголии. Поздравляю ветеранов, их здравствующих потомков с этим большим праздником. Были версты обгорелые в пыли, этот день мы приближали, как могли. Этот день победы, порохом трава. Это праздник сединою на висках, это радость со слезами на глазах. День победы, день победы, день победы. Я, пользуясь случаем, хотел бы поздравить весь монгольский народ с этим великим, славным и важным нашим общим праздником, Днем Великой Победы. И, конечно же, пожелать здоровья, благополучия, процветания и, самое главное, мирного неба над головой. Это праздник наших дедов, отцов. Это, думаем, что этот праздник останется в нашей жизни, наше государство, так как это победа в этой войне. Наши народы боролись за свободу
независимость и благополучие своих народов. Маа гагуух ялалт одоо 5 сарын 9-нд хүүхдүүхээс бид нар одоо энэ ч бүр өстой агуу юм шүү дээ. Тийм учраас бол хоёр нийгмийг үзсэн миний одоо үеийнхэн бол энийг одоо их сайн мэдэж байгаа. Бид нар чинь хүүхэд насндаа шахуул одоо цэрэг болон тийм ээ. Дан байлдааны чиглэлтэй ер нь бол тийм ээ. Одоо түүгээс гараад үүсэлтэй тийм л одоо сургууль хүмүүжээр өсч өндөөсөн хүмүүс. Тийм учраас агуу хорны дайны ялал гэдэг бол ерөөсө бидний үеийнхэнд бол маш зөргөнд хоногдсон байт юм аа. Хэдий нийгэм өөрчлөгдсөн ч гэсэн нэг үе цугтаа байсан энэ сайхан орон сайхан дүүнэртэйгээ нэгэн үед бас зүтгэж байсан энэ сайхан буурлуудтайгаа тийхээ бас хамтдаа нэг ширээн суугаад бас цомрлог болж байгаа зүйл өндөр байна. Тэрс ба монголчуудын гавьяа гэдэг бол үнэхээр нэг талдаа бат зогсож тод улсын ардын айрамд бол асар их монголчуудад өөрийнхөө одоо нийт өртгөөс хэд дахин давуулсан чадлахын хэмжээнд одоо тэр санхүү тусламж арын албанд найдвартай байсан. Америкийн нэгдсэн улстай харьцуулахад манай Монгол улсын тухайн бүгд Монгол ард улсын хөрөнгө оруулалт бас ижил хэмжээтэй байсан гэж бид нар ямар их Оросын ард түмний бат зогсож одоо энэ ялтыг түүхэн гавьяа бол Монголын ард түмэн бол асар их үүрэг ороод оруулсан юм а гэдэг бас хэлмээр байна. Манай хоёр орн бол ерөөсөө саршгүй одоо холбоотой хил залгаа ийм л одоо улсууд гэж би хэлэн тэгээд өнөөдрийн энэ агуу өдөр холбоотой хоёр талаасаа ингээд бүх хүмүүс бас өөрийнхөө одоо ингээд хүрээнд бол ингээд сайхан одоо ингээд хүндэтгэл ёс суртахуун ажиллагааг хийж байгаад бас баяртай байна. Хүнд хэцүү цаг үед тусалж дэмжиж байсан одоо улсуудыг тийм ээ үргэлж одоо насан туршдаа өр хүүхдүүдтэйгээ үе удмаар санал дурсаж явах хэрэгтэй. Бидний одоо хооч бидний өр хүүхдүүд бас энэ одоо орсон ах дүүнэрийнхээ одоо энэ тусламж дэмжлэгийг бас мартаж болохгүй. Яагаад гэвэл бол хил залгаа одоо хоёр том улс байгаа учраас энэний одоо хил ёс зан шил төв бүгс аял тийм ээ. За энэ олон одоо бас дайнуудын тухай хүнд хэцүү үеүүдийг бас дурсан санаж бас өр хүүхдүүд хооч үе маань бас хүндэтгэл үзүүлэх ёстой гэж би бол ойлгож байгаа. Тийм учраас энэ том дайны зогсоосны энэ Оросын ард түмэн хамгийн олон хүний амьнасаа хүнийхээ амьнасаар энэ дайнд оролцсон учраас манай хойд хөрш бид нар бас оролцсон учраас энэ өдөр бол бидний хувьд чухал өдөр. Тэгээд би бас Аспад улсын сургууль төгссөн Монгол төгсчдийн холбооны ерөнхийлөгч Аспадын сургуулийг 400 гаруй монголчууд төгссөн. Энэ хугацаанд Монголын бүх салбарт Аспадын сургууль төгссөн хүмүүс ажилласан. Энэ ялтын баярыг тохиолдуулан Аспадын улсын сургуулийн төгссөн бүх монгол төгсчдөө баярын мэдчилгээ хүргэж байна. Бид ийм ялтын баяраар уулздаг заншилтай. Энэ заншилын дагуу уулзцгаа та бүхэн бусад монголчуудаа үлгэр жишээ өгч Орос Монголын найрамдлыг бэхжүүлэхэд хоёр хүмүүсийн сайхан харилцааг ойлголттойгоор бүрдүүлэх туслаарай. Со слезами на глазах. День Победы, День Победы, День Победы. Здравствуй, мама, возвратились мы не все, босиком бы пробежаться по росе. Пол Европы прошагали, пол земли, этот день мы приближали как могли. Это день Победы, порога трава. Это праздник с сединою на висках. Со слезами на глазах. День Победы, День Победы, День Победы. Это День Победы. Порохом пропах. Это праздник с сединою на висках.